сайн бацгаана уу бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Гадаа ийм хүүтэн байгаа ч гэсэн бас энэ хин юу гэж хэлэх нү гэж сонирхоо зогсож байгаа хүмүүсээ хараад бахархаж байна. Бас та бүхэнд хүний эрхийн өдрийн одоо мэнд хүргэе. Гэхдээ энийг баяр гэж хэлэх байдаг юм уу, тунхаглагч гэж хэлэхээр надад бол амар гонигтай санагдчихэв. Бид нар өнөөдөр энд ингээд өвлийн хүүтэнд ингээд зогсож гин гэдэг өөрөө ичгэвтер зүйл. Бидний уг нь бол байхал ёстой юмны төлөө бид нар тэмцэж байна. Тэгэхээр ингээд хүний заяагтмал ирэх гэж байдаг. Бид нар амьд явах хэрэгтэй, бас өмчтэй авах хэрэгтэй. Тэрнээс хойш бусад бүх юмнуудыг ингэж хуулиар дадлаж дарганаар ингээд бидний өмнөөс шийдээд ингээд яваад байгаа нь өөрөө бидний эрхийг хасаад байгаамаа. Гэхдээ ингээд энэчнээс харахаар ингээд залуучууд юмд урахгүй байна, залуучууд оролцохгүй байна гэдэг. Гэхдээ залуучууд юм бодож байгаа, залуучууд хараад иж байгаа. Тэгээ дээрэс нь бас залуучууд бүх юмыг мэдж байгаа. Тэгэхээр 2024 онд би арчлалын өөр салхи давалгаална гэдэгт маш их итгэлтэй байгаа. Над шиг бодож байгаа маш олон залуучууд зөндөө ингээд чимээгүй ч гэсэн ажиллаад явж байгаа шүү. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье.